Юусан залуу сайр шимжлэлтэй татамөрл бидрүүнагийн бичлэгээр та бүхэндээ 13 дугаар сар хэмээх Монголын уран сайхны инэдмийн романтик киног ярьж хөрөг бэлтгэлээ. Бид энэхүү киногоо Go+-ийн Монгол кино цэснээс та бүхэндээ сонгон өргөж байна. Ер нь бүх цаг үеийн Монголын хит кинонд хаанаас яаж нэг дор үзэх вэ гэд бүр бодоод хайгаад судлаад үзсэн чинь бүгдээрээ Go+ дээр байдгийм байлаа. За тэгээд дуудуурсны чанар ёстой ярихан байхгүй сайтан дээр ямар ч гацалтгүйгээр та бүхэн кино контентоо үзэх боломжтой надад үнэхээр таалагдсан. За тэгээд мөн дээрээс нь IP телевизүүдийн ухраах боломжгүй Asian Box, Movie Box, за тэгээд Premier Sport-ийн сувгууд гээд энэ бүгдийг 96 цагийн хугацаатаагаар Go+-л ухраад юм байлаа. Хэрвээ та бүхэн компьютер болон ноутбукнаас хандж байгаа тохиолдолд Go+ цэгийн сайтаар нэвтрэхэд хангалттай. Харин гар утсаас хандж байгаа тохиолдолд Go+ аппликейшнийг суулгаарай гэж зөвлөх байна. Мөн Карги багцаар дамжуулан Монгол болон гадаадын нийт 3000 гаруй дуунуудыг дуучинтай, аливсэл ганцаарчлан дуулах боломжтой гэд үнэхээр сайхан боломжууд зөвхөн Go+ дээр байдгийм байлээ шүү. Та бүхэн бичлэгээ дуустал нь үзэж бидэнтэй хамт байгаарай. Туйлзуур сэлмэр хичээллэж би хадаж анхаардаг энэхүү дог залууг Содо гэдэг. Тэрээр Плюскийн дээд давхарт амьдрах хэмжээний баян. Хүссэн эмэгтэйгээ өөрийн болгох чадaltaй. BMW, Rolls-Royce, Benz гэд үнэтэй машиныг цуглуулахтай гэд ер нь түүний амьдралд дутагдах зүйл байхгүй. 30 гарсан ирнэ гэр бүл зохиоггүй эс тооцсон шүү дээ. Өглөөний мэнд. Өглөөний мэнд захирлаа кофе. За баярлалаа. Чихэр ирсэн үү? Тийм. За баярлалаа. Хүмүүс ирсэн үү? Хурлын өрөөнд байгаа. Содо томоохон барилгын компаниг гүйцэтгэх захирал төдийгүй дэндүү их ажлын хинэтэ нэгэн. Харин энэ бол түүний туслах менежер болдоо. Тэрээр Содо захирлын хийгсэн болгоныг цагаалтгүй хийдэг. Мөн ажилдаа ч гэсэн сайн. Хөрөнгө оруулагчдад төслөө иймэрдүү байдлаар тайлбарлая гэж бодож байна. За, эхний хэсэг бол Нисэх Яарамгийн 10,000 айлын газрыг чөлөөснөөр бид нар тус бүр нэг янгангаас сална гэсэн үг. Сүүлд нүунийг танилцуулсан төслөө шүү дээ. Тэрний макет нь жоох утга юм байна захирлаа. Яагаад гэж үзсэн? 31-нд хагас ажиллаад 1 сарын 1-нд бүтэн амарна гэдэг. Оны дараа л яг байгууллагуудаа шаргуу ажилуулах гэсэн төлөвлөгөөтэй байна л да. Гэхдээ ойрын үед удахгүй шинэ он гарах гээд хүн болгоны сэтгэл санаа ажил гэхээс илүүтэй гэр бүлтэйгээ амрах тухай л бодож байдаг. Ер нь хинч байсан шинэ оноор эртгээ амарч гэр бүлтэйгээ халуундат нь баярлахыг хүсэн шүү дээ. Гэтэл Содо захирлын бодол тэсвэр газар явна. Шинжил, баяр, наад, цэнгэл. Монголчуудын баяр наад визэд уусах юм бэ. Энэ бүгдээ салахгүй. Бидний энэ төсөл амжилттай болох юм бол бид нэр 100,000 айлын орон сууцгаар. Та нарын цогоор хараа л да. Энэ утаан дунд та нар хүүхдтэйгээ гэр бүлтэйгээ шинжилээ гэхэд яах юм бэ? Тэнхүү тэрээр ажилтаа шинжилээрч ажиллахыг шаардна. Харин тэрний оронд бид нар хараал эзэн бүх баярын өдрүүдэд бид нар ажиллах ёстой. Тэнхүү тэрээр ажилтаа шинжилээрч ажиллахыг шаардна. Гэр бүлтэй, үр хүүхдтэй барьж байгаа шинэ жилийн бэлэг бол ойлгомжтой. Ажилчид нь мэдээж түүний энэ зандан дургүй нь ойлгомжтой. Захирлаа авч ягчлаа уулзалтыг өнөглөж байна. Хөвчтэй хог. Маргааш амралтын өдөр өстэй. Биш. Баярын өдөр гэрийнхэнтэйгээ баймаар биш үү? Ажлаас өрөө мэдэхгүй мал биш үү? Энэ үед Содо захирлын аав хүүгийнхээ ажил дээр ирж нэгэн сайхан мэдээ дуулах гар иржээ. Миний хүүж амралтын өдөр хүртэл ажиллаад байх юм аа. Содогийн аав тэрээр гэрлэг нас нь оройтож яваа хүүдээ санаан зов. Бушуухан хүнтэй суулгах хэл бодно. Тэгээд аав нь хүүдээ гой мэдээ дуулах гар ирсэн. Хуучин үерхэж байсан найз охинтой нь гудамд тааралцсан явдал байв. Аавны гой мэдээтэй ирсэн. За, яагаад нөгөө чиний урд нь үерхчихсэн уянгаа гэдэг охин байна да. Аав нь тэр охинтой тааралдаад. Түүнийг уянгаа гэдэг Содогийн хуучин найз охин. Өвг нь бол хөөхөн, айрцан сэтгэл сайтай охин л доо. Гэтэл хуучин найз охиныхоо тухай сонсон Содо захирлын царай хувьсгийгээд л явчихав. Учир нь тэрээр эд үерхэж дуралтай шатаж явахдаа гисгтээ гадагшаа амьдрахаар болж тэд салсан байдаг. Би ямар өөрд явж байгаа шүү дээ. Эргэл ирэн шүү дээ. Надад дахиад гадагшаага явж сурах боломж олдохгүй шүү дээ. Уг нь тэр хоёр бие биендээ туйлын хайртай байсан тул найз охин уянга Содо гадагшаа явахад нь туйлын дургу байсан юм. Уянгагийн талаар сонсоод сэтгэл нь шаналсан Содо аавдаа хандан инхүү хэлж. Чаад айл өнгөрсөн баларсан юм сөхөж гараж ирээд. Содо одоо хүртэл хүнтэй суух санаа байхгүй гэлтэй санагдав. Гэсэн ч улмаар түүний аав нь уянгаа ганц бие байгаа талаар ч мөн хэлв. Цаад уянгаа ч ганц бие байгаа гэсэн шүү. Тэгээд нэрийн уцыг нь авчирж өгнө. Ингээд тарахад Содогийн аав ч гэсэн уянгааг сайн таних төдийгүй бэрээ болгох дуртай байгаа нь илт байв. Содо нэрийн уцыг ширээн дээр орхиод ажлаа өргөжлүүлэн хийсээр л байдаг. Удалгүй түр зур юм идгээр цайндаа гарсан Содо жолоо баринга уцаа харж явтал төс игээд явчихав. Тэгээд Содо машинаасаа гараад тартал нэг эмэгтэйг мөргөө унгаажээ.
Азар тэр эмэгтэй ямар ч бэртэл гэмтэл аваагүй байв. Юутай ч эмэгтэй санаа зовсон Содо түүнийг машиндаа суулган ойр төхүүлж өгөхөр болдог. Би энэ л үнэ. Яха хэрэггүй. Таарна намайг орхон төгсөж өгөх шүү дээ. За тий. Гэтэл манер гівгэнэд хэнийг нээж олооч нь болцсон явж байгаадаа дургуун хөрснө үү яасан. Эмэгтэйг мөнгө авах гэж албаар машинд мөргүүлсэн гэж ойлгоно. Одоо цагш тэгээд машин урд өөрөө ороод мөнгө олдог хүмүүс ч олон болж тээ. Тэгээд эмэгтэйд хохирол барагдуулах мөнгө өгөх гэтэл үнд нь ч гэсэн мань эмэгтэйн дургуунд гинт хурж Содод хандан. Гэтэ чиний амьдрал жоохон гонхтой юу? Гэж хэлээд түүний гонигтай амьдралаар амьдарч байгааг нь сануулдаг. Яхаа миний хонхтой. Гэтэл Содод түүнд хэлэхдээ Чи энэ хажуугаар хүмүүсийг харалтай. Ядарсан, стресссэн, бүлэрсэн. Энэ хүмүүс амьдрал илүү гонхтой байна шүү дээ. Тэгэхээр намайг хар байртай, ажилтаа машинтай гэрэлтэй. Надад бүгд биш шүү дээ. Энд чи хад шаргал үстэй аа? гэж хэлээд мөнгөтэй л бол аз жаргалтай гэсэн бодолтой бат цогсон. Гэсэн ч үл таних эмэгтэй түүнтэй юу ч яриад нэмэрхүйг ойлгосноор ууртаагаар машинаас буу. Энэ бүх зүйл чамд аз жаргал юм байна те? Би ингээ бооч. Зогсож. Ингэхдээ тэрээр Содод хандаа өглөө босох чинь юу ч болж магадгүй шүү хэмээн учир битүүлэг зүйл хэлээд яваад өгнө. Чамд юм их мартчих. За. Унтаа цэрх оронд чи юу ч болж магадгүй шүү дээ. Аз жаргалтай золиомны амжилтсан. Чамдсан гэсэн. Үнэндээ тэрээр хин гэдгийг хэн мэдэх вүлээд. Оройн болоход Содо хидэх ажиллаад ядарсан тул бараг л суугаач гэрээ ундчихав. Тэгээд маргааш өглөө нь болоод Содо гівгэнэтхэн хуужин найзхан болох Туяагийн хажууд сэрнэ. Эхэндээ тэрээр өөрийгөө зүудэлсэн хэмээн бодтол энэ нь зүуд биш бодит байдал гэлтэй. Тэрч бүхэл удалгүй түнээр нэг охин ирэх бөгөөд түүнийг дуудахдаа ааваа хэмээн дуудана. Аав яагаад газар суудсан? Тэгээд гівгэнэтхэн эхнэр хүүхэдтэй болж тийсөөр орон гэрт амьдрах болсон Содо. Аава. За та бүхэнд нэгэн шинэ төхөөрөмжийг танилцуулъя. Та бүхэн хаач байсан ч хамаагүй GoPlus-аас Монгол кино контентоо болон телевизэн сувгуудаа хүлээн авч үзэх боломжтой. Энэхүү GoPlus Android TV төхөөрөмжийг ашигласнаар дэлхийн хаач гэсэн зөвхөн интернеттэй орчинд ямар зургтыг ухаалаг телевиз болгох боломжтой. За тэгээд зөвхөн Sky Media-гийн интернет гэлтгүй ямар ч төрлийн интернет байсан ч та бүхэн энэхүү төхөөрөмжийг ашиглах боломжтой байна. За бүгдээрээ хамтдаа зарлж үзцгээе. За GoPlus Android TV төхөөрөмжийг хэрхэн яаж ажилуулах тухай гарын авлага маань байна. За тэгээд үндсэн GoPlus-ын төхөөрөмж маань байна. Энэхүү төхөөрөмжийн тусламжтайгаар бүгдээрээ зургтыг ухаалаг болгож үзэх боломжтой. За тэгээд та бүхэн харж байгаа төхөөрөмжний маань овор хэмжээ гэвэл гарын алганд багтахаар маш жижиг хэмжээтэй. Тийм болохоор та бүхэн магадгүй хөдөө орон нутаг, за аль эсвэл гадаадын аль ч улс орн руу аваад явхад овор хэмжээ эзэлгүй гэсэн үг. Хэрвээ та бүхэн энэхүү төхөөрөмжийг бас интернет толбож ашиглахдаа Wi-Fi-аар аль эсвэл энэ лангийн оролтоор ашиглах боломжтой. За тэгээд бас дээрээс нь Type-C оролцоотой юм байна. За тэгээд Android USB-ний оролцоотой. За дараагийн зүйл бол удирдлага. Удирдлагыг та бүхэн харж байгаа. Удирдлага нь маш нарийнхан. За тэгээд бас нэг олон нүдээр ирчилсэн олон товчлуур байхгүй болохоор удирдлагад маш амархан гэсэн үг. Энэхүү төхөөрөмж маань Google сертификатаар баталгаажсан болохоор YouTube-ийн товчлууртай. За энэхүү удирдлагын дээр YouTube болон Prime Video руу орох функцуд байна. Мөн үүнээс гадна Netflix болон өөр бусад платформуудыг үзэх боломжтой. За энэ удирдлагын өөрнийгөө гайхшигтай тал нь гэвэл та бүхэн удирдлагынхаа микрофонтер дарснаар өөрийн дуу хоолойгоор удирдлагандаа команд өгөөд Монгол кино контентоо хайж үзэх боломжтой байна. Хэрвээ та бүхний зурагт USB оролцоотой бол USB-гээ зурагтаасаа холбоод тогоо авах боломжтой байна. Хэрвээ таны зурагт USB байхгүй бол адаптерыг ашиглаад RCT-наас тогоо авах нь. Төхөөрөмжний маань ердөө 180 сая төгрөг гэж байгаа. За мөн та бүхэн Store Pay болон Pocket Zero-оор хуваан төлөх боломжтой. Та бүхэн энэхүү төхөөрөмжийг худалдаа авснаар 90 сая төгрөгийн үнэтэй Play Plus багцыг хагас жил үнэгүй ашиглаж өөрийн entertainment хэрэглээгээ хангах боломжтой байгаа. Гайхалтай биш гэж үү? За мөн дээрээс нь энэхүү багц нь шинээр нэгдсэн 60 кино контентыг ямар ч үн төлбөргүйгээр үнэгүй үзэх эрхтэй байгаа. Та бүхэн GoPlus-ын Android TV төхөөрөмжийг сонгоорой. Би юу нэ? Хаана? Уучлаарай та гэртээ байна. Тэгээд түүний машин хүртэл энгийн хэм маягтай болжээ. Энэ юу хямдхан машин бэ? Хямдхан. За уучлаарай зүуднээсээ сэрж үз. Та над машинаа насаараа унж байгаа штэ. Улмаар Содо хааныг тийшээ яран гарна. Тэгээд тэрээр нэн даруй өөрийн өмнөх гэрлүүгөө явна. Гэтэл түүний менежер Болтон Содогийн машиныг ашиглаж байгаа харагдана. Болдоо. Ажилтнаа Содо түүнийг нэрээр нь дуудахад захирлаагаа таньдаггүй. Би нөгөө танах руу ярих гэж байгаа мартчих. Чи маргааш надаас ирээ ярьслага авч чадахгүй. За, битэн маялаад айлгүй. Түлхүүр хэвдэр. Ямар түлхүүр? Тоглоомтой зал. Ой, болдоо.
Би чам цалин өгдөг чиний захиралчин байна. Одоо таньж гин үү? Чи одоо согтуу юм ааш юм бэ? Би одоо чамаас яг цалин аваа явж байгаа юм уу? Ер нь болдоо Содогийн фитнес зүнхийг хүртэл ашиглаж өөрийнх нь хэлдэг үгнүүдийг хэлдэг. Миний машин. Чи наатаа онхоолох юм насаараа төлөд байхгүй шүү чи. Захирлын машин чи янз юм шүү аа. Ой. Чи надад зурчвал насаар өдлөө байхгүй шүү. Энэ бүгдийг харахад Содогийн бүх зүйлс болдогийнх болсон гэлтэй. Энэ хүнээ гарах. Тэгээд болдоо хамаалагчдаа хэлж Содог байрнаасаа хөөж гаргадаг. Би энэ 17 дагуултай амьдрын байгаа үстэй. Үүний дараа Содо ажил дээрээ очоод үүдний ресепшн хүртэл Содог таньдаггүй. Өөрөө юу юм блэ? Эхэндээ Содо энэ бүхэн эргэн тойрных нь хүмүүс өөрөөр нь тоглоод байна хэмээн боддог. Чи энд юу ч юм? За, болтоо. Индра. Та нарын наа тоглоом ч юм хээр өглөөнөөс ахуулаад би уурдаглаа. Та чи харин бидрэл тоглоод байгаа юм шүү. Гоё шааж. Чи ингэж жүжиглдэг байсан юм уу? Одоо ажиллаа хийх тэр юунаас костюм өгдөр. Улмаар Содо яг л сэтгэл мэдрэлийн өвчтөг хүн шиг харагдаж эхлэв. Яг одоо эндээс гар. Үгүй бол би чамайг цагдаа юм уу галзууг эмтэг твтүүлж чадна шүү. Индра, чамайг ажилгүй байх чинь энэ хүртэл дагуулж ирж чамд цалин өгч нарийн бичгээрээ авсан хүн чихлээ. Би болдоо. Чамайг энэ хүртэл дагуулж ирж менежер, ахлах менежер болоод тушаал төвшүүлсэн хүн чихлээ. Би энэ миний компани. Та нар ч өглөөнөөс очиж яагаад байгаа юм бэ? Энэ миний уудаг. Тэгээд тэрээр мөн л ажлаасаа хөөгдөн гарна. Байна. За гайгуудад том хоёр. Энэ үед Содо машинаасаа хөдлөх гэтэл нөгөөх эмэгтэйтэй дахин таарна. Одооноос бүгдээрээ түүнийг шидтэн эмэгтэй гээе. Хөөш. Энэ чиний найруулсан жүжиг. Намайг яг одоо буцаага байранд тавиад. Чи одоо хүртэл жүжиг гэж бодоод байгаа юм. Би чамд хэлсэн шүү дээ. Унтаад сэрэх оронд юу ч болж магадгүй гэж. Аз жаргалтай залуу минь энэ чамд өгж байгаа шинэ намын бэлэг шүү. Надаа наа бэлэг чинь хэрэггүй. Гиснээс анзаараа тарахад тэрээр гівгэнэт гарч ирж алга болж бусдын нүдэнд харагддаггүй болох нь тодорхой болов. Ажиллаа би шинэ жилийн бэлгийн учрыг олох гэдэг шүү дээ. Эм өчөөс эхлэн Содо мань үл таних эмэгтэйг жирийн нэг юм биш. Мөн тэрээр Содогийн амьдралыг оронгоор нь эргүүлсэнийг ойлгоно. Сони юм аа. Зэрэгэлдээ ертөнцөж байдаг гэсэн. Харин тийшээ нь орж байгаа байгаа. Эдгээр надад ингэж тоглоно гэж байх уу? Дараагаар нь Содогийн аав хүртэл түүнийг ихнэрээ танихгүй байгаад нь маш ихээр гайхаж Түрүүн би уянгаатай ярьсан. Тэгсэн чи чамаа гэрээсээ гараад явсан гэх юм. Хаа ус яагаад байгаа юм бэ? Ууцсан байгаа мó. хамт сэлмээр хичээлдэг найз нь хүртэл түүнийг таньдаггүй. Таньж байгаа сте. Үгүй. Бүтгүүлч нь та. Та өөр газар андарсан шүү. Бүтгүүлгөө бити бэлтгэл юм л. Товчондоо Содогийн аав эхнэр охин гурваас өөр бусад хүмүүс түүнийг таньдаггүй. Эцтэй Содо түүц машин дээр очиж өөрийн нэр дээрх хөрөнгүүдийг хартал машинд багтны зээлтэй хашаа байшинд амьдардаг гэрэлсэн болон тодорхой болов. Хашаа байшинд амьдардаг. Бүр гэрэлж гисэн. Би ямар ч эд хөрөнгө боллоо гэж юу. Энэ үед сэтгэлээр унсан Содо руу эхнэр нь залгаж ажил дээрээ дуудана. Байна уу? Чи минь хаана явна? Ирэх болоогүй юм уу? Юу хаана очих вүлээ? Тэгээд тэрээр энэхүү ертөнцид зан азрын музейн ойролцоо кофе шоп ажилуулдаг болохоо ойлгов. Та бид хоёр чи уулын зан азрын музейн эсрэг талны кофе шоптой биш үү? Мартцсан юм уу? Анхудаа өөрийнхөө кофе шоп дээр ирж байгаа Содо анзааруул эхнэр нь хинэгэндээ тусгаалan уулзаж сууна. Содо учрыг нь асуудал тэрээр эхнэртэйгээ кофе шоп ажилуулгын хажуугаар эхнэр нь хүмүүст сэтгэл зүйн зөвлөгөөг үн төлбөргүй өгдөг байна. Сайн надад сэтгэл зүйн зөвлөгөө аваад гарлаа штэ. Энэ өрөө уянга кофе шопа хаатал суухаар болж Содо дөрвөлэн гэртээ харахаар болдог. Охин дээрээ очиод бийж. Би энд нэг жоо хааж гэж байгаа. Гэтэл Содо гэртээ харах гэтэл ядаж байхад гэрээ хаана байдгийг ч мэдтгүй. Манайх их хаана лээ. Улмаар тэрээр гэрээ хаана байдгийг охиноосоо асуун байж арайхийн гэртээ ирэхэд тэрэ. Дараа нь Содо эхнэр хүүхэд хоёртой юу болж байгааг тайлбарлаж өгнө. Би энэ ертөнцийн юм биш үхгүй. Би зэрэлдээ ертөнцийн юм. Энэ танаа энэ ертөнцид ирээд би гацсан бохгүй юу? Энэ яг хэр удаан үргэлжлэхийг би ч мэдэхгүй. Тийм учраас би та хоёр саад болохгүй, хоёр ч гэсэн надад саад болохгүй сайн байна. Мэдээж өмнө нь тэрээр ямар амьдралаар амьдардаг байснаа ч ойлгуулахыг хичээнэ. Би зүгээр биш байна. Хэдхэн цагийн өмнө би Улаанбаатар хотын хамгийн баян хүн байсан заяа. Бүр лидер юм байсан. Би хүссэн бүх юмаа би мөнгөөр авдаг байсан. Тэгсэн чи одоо биш үү? Би нэг юм гэр хороо болол нэг юм яншаа охинтой ийм нэг айлтай авгаатай авгааг нь уучлаарай. Би авгаа гэж хэлэхгүй шүү. Ийм ааштай их нэртэй би яаж зүгээр байх юм бэ? За мэдээж ийм зүйлсийг олон ярих тусам өөрийгөө ороох нь ойлгомжтой. Хэдхэн цагийн өмнө яг юу байсан гинэ дахиад хэлдэ. Ойлгосонгүй. Зэрэгэлдээ ертөнцийн баян хүн байсан.
Энэ үед аз болж түүний охин аавыгаа ой санамжаа алдсан биш үү гэл аавыгаа хөөрхөн ойлгох гэж үзнэ. Ааваа кинон дээр гардаг шиг ой санамжаа алдчихжээ. Хайра чи яг нөгөө нэг өдөр унахтаа толгой хитрхээ хүчтэй юм зохиод тэгээд ой санамжаа алдсан байж магадгүй юм шүү. Тийхүүд содооч мөн тэдэнтэй ойлголцоод амар мэд санагдана. Нэрээ эдгээр зэрэгэлдээ ертөнцийн асуудлыг ойлгохгүй, үнэмшигчгүй. Тэгэхээр ой санамжаа алдсан хүн болоод жүжиглээ сууч явал амар ч юм уу. Тэгээд одоо маргааш нь болоход жадаг бүхнээрээ охиндоо сайн хандаж нэг гэр бүл мэд жүжиж эхэлнэ. Би зүгээр эмнэлэг авах ямар шаардлагагүй. Аваа та тэгвэл юм санаад хэлсэн гэсэн үг юм уу? Бүгдийг санаж. Тэгвэл би таны охин мөнтэй өчтөр юу гэдэлээ? Мөн энэ цагаас содоо охинтойгоо хойлохнаа байх өдөр хоногуд эхэлдэг. Харин хоцорлоо. Та хоёр хоол халуун дээр нь мэдэрээ. Тэгээд өдөр охиноо аваад агаар гаргаарай за. Тийхүү содоо охиноосоо өдийг хүртэл тэд хэрхэн амьдарч ирсэн талаар асуув. Би эзэн ажилласаа гарсан. Хаанаас хэлсэн үү? Энд ч муу та. Ээж аавыг ингээд юмаа салахгүй байгааг мэдчих юм хичээр юм хэлүүлээд. Тэгээ аав ч цааны мөнгө өгч чадахгүй шүү дээ. Хойлоо төгөлцөхгүй. Хэлцээ. За. Юу нэр ээжтэй хуваарь бизнес хийгээ ажилласаа гарсан шүү дээ. Ямар бизнес юм? Кофе шоп дөрвөлсөн. Орлогын тэгээ хэрэг. Банкны зээл бол дараа л өгье. Ээж нь тэгээ юу хийдэг вэ? Сэтгэл зүйч ирсэн. Энэ авиг хүмүүс өнгөө зөвлөгөө өгдөг. Ээжтэй хоёр бол ээлжлээ суудъя. Та харин барааны таавал харуулсан. Баярлалаа. Гэр бүлийнхээ бизнесийн орлогыг мэдхийг хүсэж байгаа содоо эхнэрээсээ инхүү асуудал. Тэдний бизнес тимч ирээдүйдээ биш болж таардаг. Ингээд өдрийн орлого хэрв? Өнөөдрийн орлого хэр байна л гэж. 500 мянга. Өдөд гэхэд харин ч гайгүй байгаа зү. Өдрийн 500. Хэцүүхэн л амьдрал байна да. Содог инхүү ашиг орлогогүй амьдралаа гайхаж байх зур уянгаагаас сэтгэл зүйн зөвлөгөө авахар хүмүүс орж ирж содоо анх удаага кофе шопоо биедан ажилуулахар болов. Тэр өөрөө хураахгүй юу? Би ураах юм. Саяны үйлчлүүлэгч. Үнэндээ содоо эхнэрийгээ үнгүй сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг гэдгийг ч мэдэхгүй. Тэгээ энэ хүмүүс мөнгө төгрөг авдаг юм уу? Юу юм? Анхнаасаа хоёул мөнгө төгрөг авахгүй гэж энэ кофе шопыг нэгээдтэй. Баян чим шиг юм байна тий. Үүнийг анзаарсан уянга түүнд хандан ухаарлын үг хайрлаа. Юм штэ яатсан. Ажил байна, байр байна, машин байна, хөрхөн охин байна. Олон чипэд хоёр л хамттай байна штэ хараа. Үүний дараа содоо хэсэг зурж гэсэн ухаан бодлоо хянаж кофе шопоо ажлууд сурах гэж хичээнэ. Эхэндээ үйлчлүүлэгч бүгдээрээ содогийн кофег голно. Энэ кофе нэг л биш үү? Юутад содоо тэр болгонд шантралгүй. Кофе чанах орлогоо дахин хийсээр л байдаг. Тэгээд эцэстээ овоо нэгм аргаа олж байтал уцанд нь дуудлага ярьж аавыгаа эмнэлэг твцснийг дуулна. Бано. Аав яасан? Эмчийн хэлснээр азар аавынх нь би сайн байгаа ч гэсэн заавал сахиур хэрэгтэй гэв. Эхний хэлцэн сахиур хэрэгтэй. Тэгээд уянга содогийн аавыг сахихаар болов. Миний гар чинийхээ бодох юм бол зөөлхөн билүү дээ. Тэгснэр содоо эмнэлэг гэр хоёрын хооронд хоол зөөхөр болно. Аав, би хичээлдээ явахгүй байж болох уу? Яаж? Өвөөг эмнэлэг хэвчэн болохоор санаа зовоол. Гэтэл энэ үед түүний охин өвөөдөө буюу содогийн аавд хичнээн хайртай болохыг нь харснаар содоо анх удаага гэр бүлийн үн цэнийг мэдэрнэ. Өвөө мэдхгүй гайг болчихно. Хичээлээсээ заяа. За. Гэлцооч заяа. Мөн уянга аавд нь хичнээн сайн хандаж байгааг хараад сэтгэл нь маш ихээр хөдлөнө. Эмч таныг даарж болохгүй гэсэн штэ. Хамаагүй бити салхиагаарай. Орон жоохон дээшлүүллээ. Тэгээд энэ цагаас эхлээд содоо кофе шопоо өөдөн татаж олон үйлчлүүлэгчтэй болгож охиныхоо хичээл сурлагад нь анхаарч аавх нь бийж сайжирдаг. Гиснес энэ өрөө тэрээр кофе шопынхоо өвдөнд зар тарааж байхдаа хуучин дарагтайгаа таарлтана. Сайн байна уу? Манай кофе шопоор үздэг. Юу сайн байна уу санчир дарга? Юу гэлээ? Хоёр үндэ тань хүлээж өгдөр чинь. Үгүй би яг танайхын нэг галын төс дээр ажиллаж байгаа гэдэг танай компанид төлөв. Аа. Юу та манай кофе шопод орж кофе. Энэ үед өөрийнх нь хуучин компани буруу зарчмаар ажиллаж байгааг харсан содоо тэрээр дарагдаа хандаа хуучин ажиллаж байсан туршлагаасаа түүнд заадаг. Танай төслийн тухай өөрийнхөө бодож явдаг юм хэлж болох уу? За хурдхан шиг бол ярьчих төгөө. За. Танай компанид би төсөө танах тухай сонссон л доо. Төсөө танах бол байдал их асуудал. Ийм гадны том олон улсын төсөлд 2 тэрбум долларын төсөлд Монгол орж ирж байгаа учраас залуучууд болон хойчууд бүтээмжтэй маягаар хүртэх боломжтой ёс зүйн нийгэм бидэнд байгаа гэдгийг хөрөнгө оруулагч тал болон залуучуудад сурталчлах хэрэгтэй. А яг төсөө танах бол 2 дугаар алхам. Нэр хэмлээ. Содоо.
Содо инги. Чиний над ярьж байгаа үнцэг чинь надад таалагдчихэв. Чи амжуул офис дээр хүрээд ир. Чиний үнцэг их таалагдчихэв. Ахын явлаа. Тэгээд Аз болж дараад нь түүний хэлсэн ярьсан үнцэг таалагдаж дарган Содог ажил дээрээ дуудан уулзахаар болов. Сайн уу? Шөнө болоход Содо уянгаа хоёр болцсон. Хоёлаа ихтэй ойрд ингэж суугаагүй мэн тий. Өмнө нь бол дандаа л хоёлаа хамт гадуур зугаалал, болцоол, романтиклал. Энэ үед Содо өөрийн өмнөх амьдралаа ярьсаар байсан ч уянгаа үл итгэнэ. Гэхдээ миний хувьд Анх удаа. Зэрэгэлдийн ертөнцид байх өөр охтуудтай тансаг ресторан, тансаг зочлол бодлуудаар болцоол. Парис, Шанхай, Нью-Йорк гэл том хотуудаар зугаалал. Тэнэгтэй л да хайраа. Чамд гадаад паспортч байхгүй үсттэй Парис Марис ч шиг. Гэхдээ одоогийн яриаг сонсоод тэрээр хэдийнэ өмнөх амьдралаасаа залхаж гэр бүлтэйгээ байх нь хамгаас чухал гэдгийг ойлгож авчээ. Гэхдээ эргээд харахад тэр бүх тансаглал, зугаа цэнгэл тэр бүгдээс яг надад аль нь шүлдээгүй юм шиг. Гэхдээ яг одоо энэ өөрөө энэ харч надад үүрдүүлдэг юм шиг. Бас манай охин байна. Гэснээс энэ өөрөө хамгийн сайхан мөч нь уянгаа бие давхар болсон явдал байв. Миний охин төвтөлсөн. Одоо хоёлаа ажиллана. Үгүй би ажиллана. За. Жаамар би болно ойлгохгүй гоё юм. Тэгээд тэд агаар салхинд гарч Содогийн аавч мөн хэдийнэ идгэж бүх зүйлс яг сайхан болж эхэлнэ. Түүнээс гадна маргааш өрөөнд болоход Содо өмнөх ажил дээрээ ирж ярилцлаганд орохоор болов. Нэг хүнийг танилцуулахаар авчирсан. Алив Содо ороод ирээ. Улмаар тэрээр хэдийнэ компанийнхаа захирлаар ажиллаж байсны хувьд яг л захирал хүнээс гарах үгээр хариулдаг. Хэрвээ бид таныг сонгол шинэ салбарт өөрийгөө эдээшээд бидний нэг эдис болж чадна гэдэгт хэр итгэлтэй байна? Итгэлгүй байна. Яагаад та итгэлгүй вэ гэж? Ягаад гэвэл ямар ч компани тухайн ажилтныгаа өөрийн компани эдис зүгээр нэг эрх шуурга байгаасаа гэж хүсдэг. Тэр хүний улам бүр хөгжөөсэй, улам бүр амбицтай, улам бүр ментор тийм хүн байгаасаа гэж хүсдэг. Тийм ч болохоор ажил олгогч гэсэн тийм хүнийг хайдаг. Энэ компани ирээдүй жирийн нэг эрх шуургалаа биш. Тэр хүн ирээдүйн ментор, ирээдүйн энэ компани эзэн байх ёстой. Хэрвээ би энэ компани менежер болох юм бол та нар ч гэсэн би яг ийм шаардлагыг тавина. Ирээдүйд бид тэр 2 тэрбум доллар биш, магадгүй 20 тэрбум. Ирээдүйд 200 тэрбум долларын олон улсын төсөл хэрэгжүүлэх, тийм хамт олон, тийм дэлхийн тавцанд өрсөлдөх, тийм компани байгаасаа гэж би хүсэж байна. Тэгээд Содо ажлын ярилцлаганда чансаа өндрөөр тэнцээд ажлаа эхлээчгүй байж байр машин гадаад ажиллах эрхэрч шагнуулсан байдаг. Ажлынхын ярилцлага амжилттай юу? Амжилттай. Мэдээд исэн. Мундаг. Надад байр бэлгэлсэн, машин бэлгэлсэн. Уран жилийн хугацаатаар Лондон руу тамил дээр яваарсан. Тийм үү? Баяр үргээ хараа. Тэгээд миний явах юм уу? Гэсэн ч Содо ажил алдан тушаал биш харин эхнэр хүүхэд гэр бүлээ сонгож Монголдо байхаар болдог. Яг явахгүй гэж. Би гэр бүлтэй амьдрал. Би амьдралтай хайртай. Улмаар эцтэй нэг юм. Содогийн хувьд бүх зүйлс яг гоё боллоо гэд бодож байтал удаан хугацааны дараа нөгөөг шийдтэн эмэгтэй гарч ирдэг. Гоё харагдчих шин. Чанд баг юм ажлыг зөхиод байгаа юм шиг. Чи нөгөө Чи намайг хагаал эрс сурлууладсан юм зү. тэр чин тэр үедээ болоод өнгөрсөн. Одоо чамтай яриад тах юм байхгүй. Гэтэ нэг зүйл дутаа байгаа шүү дээ. Чи намайг арай буцаах гэдэг юм шиг үстэй. Тэгээд мань эмэгтэй Содог эргүүлэн хуучин амьдрал руу явуулахаар шийджээ. Чи энд үр дүлдэнэ гэж бодсон юм уу? Одоо зөвхөн гэртээ харьцаа. Болохгүй. Гэвч эхнэр нь жирэмсэн охиндоо дассан Содо яасан ч буцаж очихыг зөвшөөрдөггүй. Учир нь Содо тэрээр ажил мөнгө гэхээс илүүтэй зөвхөн гэр бүлтэйгээ л амьдрахыг хүснэ. Унтаа цэрхийн оронд юу ч болж магадгүй шүү дээ. Юу бити ууж. Ууж. Би энэ хөрх охид тэр ямар ухаантай гэсэн бас манай ихэнх жирэмсэн байгаа. Ууж энэ хөө би энэ амьдралтай хайртай. Ууж штий нөө. Гэхдээ энэ чи галзуу юм бах та. Ганцаар яриадах юм. Удалгүй Содог анхаарлаа сарниулах хооронд шидтэй эмэгтэй алга болсон байв. Одоо түн эхнэр охинтойгоо байх ганцхан шүнд үлдлээ. Содо охиныхаа хацар дээр сүүлийн удаа үнсэж, эхнэрээ ч мөн сүүлийн удаа тэрвэрнэ. Яагаад? Юунаас хар дарна гэхээс үү? Өглөөс ирэх жоо байхгүй гэхээс яагаад? Хизээч тийм болохгүй заа. Яасан байраа зүгээр үү? Зүгээр.
Маргааш өглөө нь болоход Содо эргээд баян амьдралтаа сэрнэ. Тэгээд Содо шуудхан босоод Уянгагийн гэртээ иртэл шал өөр айл байдаг. Энд Уянгаа гэж хүн байдаг болоо. Тийм хүн байхгүй та. Байхгүй айл андарсан юм шүү. Зүг. Дараа Содо баргаар царайтаагаар ажил дээрээ ирэхэд шинэ оноор ажиллах гэж байгаа. Түүний ажилтнууд хурлаа эхлэхээр захирлаа хүлээн суун. Захирлаа хурлаа эхлэх үү? Юу хурлаа? Та өчигдөр нөгөө нэг баярын өдрөч байсан хамаагүй ажиллана гэдгийгсэн шүү дээ. Хамгийн achирхалтай Болдогийн ярьж угаас харвал Содо шинэ амьдралаар амьдарч байх хооронд ердөө нэг л хоног өнгөрчээ. Өчигдөр үү? Тийм өчигдөр. Юутач гэр бүлийн үн цэнийг ойлгосон Содо. Тарцгаа. Содо баяраар ажиллаж байгаа ажилчдаа хараад өөрөө ирэхгүй өөрөвдөж бүгдийг нь тарах тушаал буулгадаг. Бидрээр гэр бүл байгаа. Нэр юм. Нэрээ гэр бүл тийм шинэ оноо гаргацгаа. Тэгээд Маньху Уянгай санан гіврэн сууж байснаа гів гинэт аавынхаа өгсөн Уянгагийн нэрийн хуудсыг ширээн дээрээ тавьснаа сандаг. Содо дараа нь Уянгагийн нэрийн хуудсан дээр хаягийн дагуу офис дээр нь очино. Тэгтэл Уянга ажил дээрээ байсангүй. Мөн нэрийн хуудсан дээрх утас руу залгасан ч утас нь унтраастай байв. Хоосон хаалга мөргсөн Содо тийхүү хайж байгаа мэдгүй явж байтал хажуугаар нь зөрсөн бүсгүй Уянга байж таарав. Уянга юу шинэ оны минь гинэ. Сайн уу? Ямар сайн юм бэ? Юу би чамтай холбогдохгүй зөндөө залгаа чиний утас чинь холбогддоггүй. Би чамтай уулзах маш олон шалтгаан байгаа байхгүй. Яг альнаас нэг тайлбарлах юм мэдгүй. Тэгээд эцэстээ Уянгаг харсан Содо маш ихээр баярлаж, Уянгаач гэсэн түүнийг хараад маш ихээр гайхдаг. Гэхдээ чи хөөрхөн харагч. Яг өчигдөр шиг. Ийхүү Содо маань Уянгаатайгаа уулзнаар кино маань аз жаргалтайгаар төгсдөг байна. Бидний бэлтгэл бичлэг энэ хүрээд өндөрлөж байна. Энэхүү бичлэгийг бүтээх тусцаа үзүүлсэн GoPlus-та баярлалаа. Дараагийн бичлэгээрээ дахин уулзлаа. Түр баяртай.